Сайн байцгаана уу та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. Астро Золан байна. 2026 оны 8 дугаар сарын 3-ныхаа 6 мэдээллийг хуваалцах гэж байна. За өнөөдөр сар маань ирж байгаа даваа гараг энэ өдрийн ээлтэй өнг мөнгөлөг цагаан цэнхэр байгаа. Анхаарах ёстой жилтэнгүүд маань туулаа жилтэнгүүд байна. Тэгээд анхаарах ёстой биеийн хэсэг маань бидний тойгны яс байдаг байгаа. За тэнгэрийн зураг харж байгаа бол та бүхний харж байгаачлан энэ сар маань гал мах бодтой хоньны ордод байна тийм үү? Эндээсээ яаж өгнө гэхээр мэдээж хэрэг гал мах бодтой бархас байд гарагтайгаа айгуугай трин гэдэг холбоосоор эерэг нэр холбоосоор холбогдчихсан байна. Энэ болохоор биднэрт өнөөдөр маш том боломжийг амжилтыг дагуулж болно гэдэг ийм гоё эерэг энерги холбоос байгааг хэлж байгаа байхгүй юу? За тэгэхээр энэ сайхан эерэг энерги холбоос чинь тийм үү одоо сармай нурыг биднэрт юу гэж яах вэ гэхээр бидний сэтгэл хөдлөлийг хэлж байгаа шүү дээ. Тэгээд одоо арслангийн ордод байгаа бархас байд гараг маань дээрээс нь арслангийн орд байгаа нар маань юу гэж яах вэ гэхээр биднэрт одоо бидний зориг, бидний өсөлт, бидний боломж гэдэг энэ энергиуд чинь өөр хоорондоо айгуугай нийцэж байгаа ийм ээлтэй өдөр байна гэдгийг бидэнд ингээд харуулж байгаамаа. Тэгээд эн чинь биднийг цаагаараа яавал дээр вэ гэж хэлж байгаа гэхээр сүүлийн үед бидэнд ингээд эргэлзэж байсан, хойшлуулж байсан зүйлээ одоо энэ өдөр арай өөрөөр хараад эхлүүлэх бүрэн боломжтой. Тэгээд эхлүүлэхдээ одоо өөртөө ингээд хүн эргэлздэг штеп би ингээд чадах юм болов яах юм болоо гэд. Тэгээ болж өгвөл одоо бити ингэж өөртөө эргэлзээрээ би оролдоод үзье тийм үү би нэг чадах гад үзье гэдэг тийм итгэл сэтгэлээр урагшаа явахад одоо ийм ээлтэй нэрэг байхгүй юу. Итгэл сэтгэл гэдэг чинь одоо энэ одоо бархас байл гараг болон бидний одоо энэ нар маань тийм үү. Урагшаа дээрээс нь энэ арслангийн ордод байгаа энэ бүх энерги чинь хоорондоо холбогдоод бидний итгэлээрээ тэгээд энэ сар маань ураа сэтгэлээрээ урагшаа явах юм бол бид нар амжилттай байх болно гэдэг ийм энерги холбоостой байгаад байгаа юм. Тэгээд эн чинь ингээд одоо юу гэсэн үг вэ гэхээр бид нар ингээд хит удаа ингээд нэг газараа бодож суугаад идэг штэ. Тэгээ бити ингээд бодоод суугаад байгаарай. Янваа нэгэн байдлаар алхам хийхийг оролдоорой. Шин санаагаа эхлүүлэх ч юм уу, бүтээлээ олныг түргэх ч юм уу. Эсвэл одоо бүр ажил дээрээ өөрийгөө илэрхийлэх тийм үү. Тэгээ чухал хүнтэй холбоо тогтоох тэр орлогуудыг хийх хүртэл одоо хийгээд үзэхэд юроосээ илүүдэхгүй юм одоо өдөр байгаамаа манайхаа. Тэгээд одоо цөмөрөө мэдж байгаа шүү дээ тийм үү одоо бархас байд гарыг маань арслангийн орд байхаараа бид нарт айгүй гоё тийм Азийн энергийг авчирдаг аз дууддаг гэдэг өшөө дээрс нар маань өшөө арслангийн орд байгаа тийм ээ энэ бүгд чинь азтай ингээд шууд холбоотой байдаг гэхдээ аз гэдэг чинь бид нар ингээд зүгээр суугаад хүлээгээд байгаараа гэж юус хэлэхгүй байгаа байхгүй юу өнөөдрийн одоо боломжийг хэн хатгаж чадах вэ гэхээр азийг хүлээж суусан хүн биш харин зориг гаргаад урагшаа алхам хийж чадсан хүнд одоо тухайн аз боломжууд нээгдэх боломжтой гэдгийг энэ хэлж байгаа ийм энерги холбоос юм а манайхаа тэгээд ажил бизнесийн хувьд өөрийнхөө санааг одоо бити нуугаараа гэж зөвлөмөр нь энэ арслангийн ордод байгаа нар маань бархас байд гараг маань ингээд өөрийгөө бити нуу өөрийгөө бити далд орвол өөрийнхөө бити хаа гэж хэлж байгаа байхгүй нээгээд үг гэж хэлээд байгаа байхгүй юу хэдийгээр цөмөр ингээд өөрийгөө нээсэн ч гэсэн одоо бид нэр бас нэг зүйлийг анхаарах хэрэгтэй тийм ээ. Одоо хит бардан байж болохгүй, хит бодлогогүй байхаас одоо цөмөрө болгоомжлох хэрэгтэй. Одоо цөмөрө хит итгэлтэй байлаа гэдэг чинь одоо эрсдлийг одоо шууд ингээд чин зүрхээрээ даваад гар гэсэн үг биш үү? Биш шүү дээ. Цөмөрө эрсдлээ бас тооцож цөмөрө алхмуудаа хийгэрээ гэж бас зөвлөж байна. Тэгээд энэ гоё гал мохууд чинь ингээд холбогдчихсон байгаа учраас харилцаанд айгүй гоё тийм дулаан үг бидний одоо нэг нэгийг гоё магтах гоё талархлууд айгүй гоё хүчтэй нөлөө үзүүлнэ. Тэгээд хин нэгнээс одоо одоо уулзалт хүсэх ч юм уу одоо хин нэгний дэмжсэн одоо тэр үгнүүдийг ганцхан үгээр ч гэсэн гоё хэлэх юм бол ганц өгүүлбэрээр ч гэсэн гоё тэс чихэнд нэг гоё сонорт нь хүргэх юм бол та бүхний харилцаа айгүй гоё илүү зузаан илүү дулаахан байх бүрэн боломжтой ийм энерги холбоос байгаа. За дахиад нэг анхаарал зүйл байна. Энд харж байгаа бол дахиад энэ харанхуйд харагдаж байна тийм үү? Энэ юу вэ гэхээр бидний нөгөө нэг хайрын бурхан сургарыг маань бидний дайчин ангар гаригуд маань хараахан өөр хоорондоо энергиас салгаж амжаагүй байгаа учраас цөмөрөө бас хэлэхүүгээ бас бодолтой ухаалаг хэлээрээ одоо зөрчил маргаан битгий үүсгэрээ гэж бас зөвлөж байна. За тэгээд төгсгөлд нь цөмөрөө энэ өдөртөө холбоотой талархлаа хэлцгээе. За эхлэе манайхаа. Талархъя. Өнөөдөр надад нээгдэж буй бүх шинэ боломжид би талархъя. Би өөртөө итгэх хүчийг өдөр бүр улам гүнээсээ мэдэрч байгаадаа талархъя. Айдсаасаа илүү зүрх сэтгэлээ сонгон алхаж чадаж байгаадаа талархъя. Орчлон хорвоо намайг зөв цагт минь зөв боломжууд минь үргэлж чиглүүлж байгаад би талархъя.
та бүхэндээ талархъя. Тэгээ дараасан цөмөрөө аваг нэрээ хэлээрэй манайхаа. За ингээд өнөөдрийнхөө ойрхой мэдээллийг та бүхэнтэйгээ хуваалцлаа, талархлаа, бас хүргэлээ. Тэгээд гоё лайк дараад, комент бичээд, бусдаагаа шеэрлээд YouTube сувгийн минь бас дэмжиж өгөөрэй манайхаа. Бүгдээр нь баярлалаа. Баяртай. Дараагийн бичлэгээрээ уулзлаа. Түр бай.